Та их орондоо тавтай морилно. Дэлхийн 170 гаруй улсад салбартай олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллага нь Монгол улсад 2011 онд салбараа нээсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 8000 гаруй иргэдийг эх орондоо аюулгүй иргэн ирж эргэн сууршихад нь дэмжлэг үзүүлээд байна. Жил бүр манай байгууллагын Улаанбаатар хот дахь салбарт 300-аас 500 гаруй иргэн сууршигчид дэлхийн өнцөг булан бүрээс хандаж эх орондоо эргэн ирэх хүсэлтэд ирүүлдэг билээ. Эх орондоо эргэн ирж илгэн садантайгаа уулзан цаашдын амьдралаа аятай тавинаар төлөвлөж байгаа иргэн та олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагатай хамтран ажиллаарай. Ингэснээр танд бид эх орондоо амжилттай, тогтвортой эргэн сууршихад танд туслах болно. Олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагын дэлхийд даяар хэрэгжүүлдэг өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн ирж суурших хөтөлбөр буюу AVRR хөтөлбөрийн эргэн сууршилтын үйл явц алхмуудын тухай товч мэдээллийг танд өгье. Өөрийн хүсэлтээр эх орондоо эргэн ирж суурших хөтөлбөр нь 6 алхамтай бөгөөд эргэн та эргэн суурших дараах алхмуудыг манай ажилтнтай хамтран хэрэгжүүлснээр өөрт хэрэгцээд тэтгэлгийг авах боломж бүрдэх юм а. Бүртгэл хийлгэн баталгаажуулах, тэтгэлэг авах хүсэлт гаргах, хүсэлтийн хариу авах, бараа хүлээн авах, бараа хүлээн авсан эсхийг баталгаажуулах, дахин уулзан үнэлгээ хийлгэх. Алхам 1. Бүртгэл хийлгэн баталгаажуулах. Эх орондоо та эргэн ирснээс хойш 3 сарын дотор олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагын Улаанбаатар дахь салбартай холбогдож бүртгэлээ баталгаажуулж бүртгүүлэх. Бүртгэлээ баталгаажуулахад дараах материалууд шаардлагатай үүнд бүртгэлийн анкет, мөн иргэний үнэмлэхний хуулбар эсвэл иргэний үнэмлэхний лавлгаа. Эдгээр материалуудыг бүрдүүлж бидэнтэй уулзах эсвэл имэйлээр илгээснээр таны бүртгэл баталгаажиж дараагийн шат руу шилжих болно. Алхам 2. Тэтгэлгийн хүсэлт гаргах. Тэтгэлгийн хүсэлт гэдэг нь илгээгч улсаас танд амласан тусламжийг хэрхэн үр ашигтайгаар эргэн сууршихтад зарцуулах тухай төлөвлөгөө юм а. Таны бүртгэлийн хүсэлтийг хүлээн авсны дараа 2-3 хоногийн дараа энэ шат руу шилжих болно. Тэтгэлгийн хүсэлтээ эх орондоо эргэн ирснээс хойш 6 сарын дотор манай ажилтнтай зөвшөлдсөн гаргаарай. Тэтгэлгийг бэлнээр олгох боломжгүй бөгөөд зөвхөн дараах 5 үндсэн чиглэлийн дагуу бараа үйлчлэгээ авахд ашиглах боломжтой. Үүнд боловсрал, сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл, сургалтын материал гэх мэт, эрүүл мэнд, эм тариа, оншилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээ гэх мэт, хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн гэрээний дагуу тодорхой хугацаанд нэмэлт цалин болгон авах боломжтой. Орон байр, түрээслэх, гэрийн үндсэн тавилга, цахилгаан бараа гэх мэт, түрээсийн төлбөр болон бусад гэрээр шаардлагатай худалдаа авалт хийх тохиолдолд олон улсын шилжилт хөтөлбөрийн байгууллагын хариуцсан ажилтнаасаа урьдчилж зөвшөөрөл авсны дараа тусламжийг нөхөн олгох хэлбэрээр олгодог. Бизнес энэхүү линкээр орж хүсэлт гаргах жишээ загваруудыг шууд татаж аваарай. Мөн танд амжилттай эргэн сууршиж буй дараах жишээг хуваалцъя. Манай намайг Цагаан хүүгийн оюун ундрах гэдэг 1992 онд төрсөн. Одоо 29 настай. 20 оны 9 сард Бэлэг улсаас ирсэн. Ирснээсээ хойш одоо бизнес эрхлээд гэр бүлийн бизнес байгаа. Эцэгхийн хамт амьдарч байгаа. Монгол улстай эргэн ирээд дахин сууршихад бол базрын хүндрэлтэй санагдчихсэн. Энэ үед IOM-ийн маань намайг дахин дэмжихээр болсон. Өөрийн гэсэн бизнес эрхлэхийг хүсээд бичээргийн лангуу бий нээсэн. Үүнд маань маш их тусалцаа дэмжлэг үзүүлсэн байгаа. Одоо бизнес маань маш амжилттай явж байгаа. Хэрвээ та IOM байгууллагын тусламж авахыг хүсэж байгаа бол битгий тулгамдаарай. Найрсаг хамт олон байдаг. Хэрвээ туслана гэж амласан бол танд хэлсэн амандаа хүрдэг хариуцлагатай хүмүүс байлээ. Алхам 3. Хүсэлтийн хариу авах. Бид таны хүсэлтийг хэрэгжих боломжтой эсхийг судлан дүгнэлт өгснөөр илгээгч улс руу хүргүүлж тэтгэлэг олгох зөвшөөрөл авах болно. Илгээгч улсын зүгээс нэмэлт мэдээлэл тодруулах зүйл байвал тантай бид холбогдох бөгөөд илгээгч улс болон ажлын ачааллаас шалтгаалan хариу өгөх хугацаа 7 хоногоос 2 сар болдог. Олон талт хамтын ажиллагааны үндсэн дээр тэтгэлэг олгогддог бөгөөд та бидэнтэй хамтран ажиллахын зэрэгцээ хүлээцтэй хандахыг хүсье. Алхам 4. Бараа хүлээн авах. Таны зөвшөөрөгдсөн хүсэлтийн дагуу манай байгууллагын худалдаа авалт хариуцсан ажилтнууд тантай холбогдож, тантай хамтран ажиллан манай байгууллагын санхүүгийн дүрмийн дагуу бараа үйлчлэгийг худалдан авч танд хүлээлгэн өгнө.
Бид нэгдсэн үндэсний байгууллагын төрөлхсөн байгууллагын нэг тул нэмэгдсэн үртгийн албан дотор буюу нөөтөөс чөлөөлөгддөг нэмэгдсэн үртгийн албан дотроос чөлөөлөгдсөн 10% танд нэмэлт тусламж болон очих юм. Тиймээс нэмэгдсэн үртгийн албан дотурын баримт авахдаа манай байгууллагын нэр дээр авснаар энэ хөнгөлтийг та эдэлнэ. Таны хүссэн бараа үйлчилгээг бид таны өмнөөс худалдан авч хүлээлгэн өгдөг тул хүлээлтийн хугацаа ойролцоогоор 7-оос 14 хоног болдгийг анхаарна. Алхам 5. Бараа хүлээн авсан эсхийг баталгаажуулах. Худалдан авалт хийгдсэний дараа та бараа үйлчилгээгээ хүлээн авч буцалтгүй тусламж хүлээн авсан баримтад гарын үсэг зурна. Алхам 6. Дахин уулзан үнэлгээ хийлгэх. Бид үйл ажиллагааг хянах, сайжруулан дүгнэлт хийх зорилгоор тантай дахин уулзаж, асуулга асууж, зураг авснаар энэхүү үйл ажиллагаа дуусдаг. Чиг баримжаа олгох сургалт. Хэрэв танд эргэн суурьших, Монгол улсад хөдөлмөр эрхлэх, гарааны бизнес эхлүүлэх тухай мэдээлэл сургалт хэрэгтэй бол бидний боловсруулсан 8 төрлийн мэргэшүүлэх захим сургалтад үн төлбөргүй хамрагдаж, нийслэлийн засаг даргын тамгын газраас олгодог гэрчлэгээ авахыг санал болгож байна. Гадны улсаас эргэн ирж байгаа иргэдийг Монголд ажиллаж амьдрахад нь чиглүүлэх сургалт, компьютер болон интернетийн орчинд ажиллах сургалт, ажил хайхад туслах, хариуцлагатай ажилтан байх ур чадварын сургалт, оёдлын бизнес хэрхэн эрхлэх сургалт, кофе шоп бизнес хэрхэн эрхлэх сургалт, хүнсний дэлгүүрийн бизнес хэрхэн эрхлэх сургалт, цэвэрлэгээний бизнес хэрхэн эрхлэх сургалт, нийтийн хоолны бизнес хэрхэн эрхлэх сургалт. Эдгээр сургалтуудыг та www.skillup.cgmn цахим хуудас болон Tomio Skills гар утасны аппликейшнийг татаж авснаар сургалтуудад хамрагдах боломжтой. Эх орондоо амжилттай, тогтвортой эргэн суурьшихад тань туслах нь манай байгууллагын үндсэн зорилгоудын нэг бөгөөд тантай болон хэрэгжүүлэгч олон талт байгууллагатай хамтран ажилласнаар тэтгэлэг танд хүрдэг үлээ. Тиймээс хүсэлт гаргаснаас хойш тэтгэлэг хүлээн авах хүлээлгийн хугацаа ойролцоогоор 1-3 сар байх бөгөөд энэ хүлээлтийн хугацаанд таныг хүлээцтэй байж бидэнтэй хамтран ажиллана гэдэгт итгэж байна. Бид тантай хамтран ажиллахдаа таатай байна.